намайг энэ хуулийн төсөлтөөр нөгөө нэг санаачаар гарын үсэг зураач дарга нарын нэг учраас гэхдээ би зураагүй. Ягаад гэвэл эн чинь дандаа сөрөг хүчнийхнээ боомлдог ийм л одоо хууль. Дээрээс нь эрх баригчнын дотроо бас нэг үг хэлээд өгдөг энэ Ганбаатар мэтийн хүмүүсийг хоригддаг байхгүй юу? Хоригддаг байхгүй юу? Тийм учраас би санаачаар гарын үсэг зураг. Тэгэхээр одоо жишээ нь Батэрдэн гишүүний туслах хүүхэн намайг Булган аймгийн Пүрэв Учир гэдэг засаг даргыг гүтгсэн гэд өргөдөл өгөөд одоо гишүүд өөрсдөө одоо туслахаараа ингээд өгүүлчихэж байгаа юм л да. Тэр нь ажлын албанд одоо ирсэн юм шиг байна. Тэг ингээд нэгээ ингээд одоо хэлсэн үгнийхэн төлөө ингээд тийм нэг улаасаа улаан цагаан би бол ерөөсөө ямар ч тийм баримтгүй юм ярьдаггүй хүн. Та нар одоо би өнгөрсөн 8 жилийн турш та нарыг шөмжлөлээ. Та нар тэгээд намайг ёс зүйн оронд өгөхгүй яасан. За Батэрдэн гишүүн хариулъя. Хууль санаагч. За ингээд асуудлууд чинь гарч иж энэ хөрөд орж гişүнэ. Булгантай холбоотой хүн болгоны надтай холбоотой иж болохгүй байхгүй да. Бүгдийн миний туслах, бүгдийн миний одоо хамтран ажиллагч эдэргээд одоо ингээд иж болохгүй л байхгүй да. Тэрний бүсгүй гомдол гаргасан юм байлээ. Булганых нь булган миний туслах биш. Миний туслах биш. Би төлөөлөгч биш. За одоо биш байгаагүй. Тэгэхээр одоо энийг юу гэж ойлгох вэ? Гүтгэлэг гэх үү юу гэж ойлгох вэ? Ингээл асуудлууд гарч иж байгаа байхгүй.